Хай. За өнөөдөр болохоор мэйдүүдийн тухай ярина. Мэйд гэж юу нь юу вэ? Яг юу идэх хүмүүс вэ гэдэг талаар ярих гэж байна. За мэйдүүдийн гарал үүслийн талаар гэх юм бол ер нь бол ийм хоёр зүйл байдаг. За тэрнийх нь эхнийх нь гэх юм бол одоо яг Японы Мэйжигийн үеэс барууны үзэл суртал айгүй их орж ирээд барууны тэр соёл одоо Японд айгүй их орж ирээд за тэрнээс нь яг тэрний гэрээ үйлчлэгч гээд байгаа зүйл нь яг тэр үед орж ирээд за тэрнээс нь мэйдүүдийн ийм суур үзэл суртал үндэс нь ингээ үүссэн гэж үздэг. За дараачих нь нэг ойлголт нь гэх юм бол одоо нөгөө Японы бүр эртний дээр үеийн яг гейша гэдэг ойлголт өгдөө шүү дээ. Тэнгууд яг тэр гейшанууд болохоор одоо энэ мэйдүүдийн суур болсон гэж үздэг. За гэхдээ гейшаг болохоор хүмүүс их нь одоо биеийн үнэлэгчтэйсэн гэдэг аюул том буруу ойлголттой байдаг. За гэвч яг үнэндээ энэ гейша гэдэг хүмүүс яг юу идэг гэсэн мэхээр мэдээ зугаа цуулах, зугаа цэнгэлээ тийм үүрэгтэй байсан ч гэсэндээ яг урлагийн хүмүүс шиг тийм урлагийн хүн гэж явдаг байсан байгаа байхгүй юу. За жишээ нь одоо яг үйлчлүүлэгч нартаа ингээд дуулж өгдөг, бүжгэлдэг, тэгээ хамтдаа ингээд сарахад уудаг, тэрийг ингээ аягалж өгдөг ч гэдэг юм уу. Тэгснээс бол яг тийм одоо тийм зүйл бол хизэж хийж байгаагүй. Угаасаа тийм зориулттай тийм хүмүүс биш. Зүгээр л хүмүүсийг хөгжөөх, одоо орж иж байгаа үйлчлүүлэгч нарыг тайван сайхан байлгах, сэтгэл санааг нь гоё байлгах гэх тиймэрхүү л үүрэг гүйцэтгэдэг байсан. Тэгэхээр яг энэ үндсэн ойлголт нь яг мэйдүүдийн одоогийн энэ одоо ажиллаж байгаа дүрм журамтай айгүй их тохирох магадaltaй гэж үздэг учраас гейша нарыг бол суур ойлголтод болсон гэж үздэг. За тэгээд орчин цагийн мэйд буюу одоо яг Японд ингээд алдартай байгаа одоо энэ соёл нь мэйд гэдэг соёлд илэрсэн энэ орчин цагийн мэйдийн үүсэл нь гэх юм бол за 1924 онд ийм Леон гэдэг зин зад нэг Леон гэдэг нэртэй ийм кафе нэгдсэн юм байна л да. За тэр нь болохоор яг тэр дотор ажилладаг эмэгтэй тэр ажилчид нь ийм үйлчлүүлэгчийн хувцас өмсдөг. За тэр бол яг ингээд 1924 онд яг тэр суурийг ингээд тавьсан. За тэрний дараа гэх юм бол одоо яг энэ кафе гэдэг утгаараа бүр Made Cafe гэдэг нэр томьёо нь болохоор нэр томьёог олсон тэр газар нь гэх юм бол 2001 онд Акихабара гэдэг Японы одоо Акихабара гэдэг газар ийм Pure Made Cafe гэдэг кафе 2001 онд нээгдээд за тэр нь болохоор яг энэ орчин цагийн Made Cafe-ний хамгийн ихний кафе одоо эхнийхэн цааш юм би зүгээр ер нь тийм ихний кафе за гэж явдгийн байлээ. За тэгээд Made Cafe нь болохоор яг ямар онцлогтой яадаг газар вэ гэхээр ер нь бол жирийн ресторан кафенуудаас бол шал өөр. Яа тэгэхээр доторх уур амьсгал хүмүүсийнх нь өмс зүүж байгаа дотоод засал чимэглэлийн төргээ ер нь бол бүх зүйлүүд нь зүгээр энгийн жирийн кафенуудаас бол шал өөр байдаг. За жишээлбэл ингээд таны ингээд үүдээр ингээд өөрчлөлт гээд ороод ирлээ гэж бодоход ингээд ирашаймасэ окайренасай гэдэг юм уу те ингээд тавтай морилно уу гэл яг гэртээ тавтай гэртээ ингээд орж ирж байгаа ч юм уу эсвэл нэг юм язгууртан ч гэдэг юм уу юм том нэг тийм хүндтэй хүн одоо нэг газар өөрчлөлөөр орж ирэнгууд таны ингээд туслахууч гэдэг юм уу те танд үйлчлэхээр ингээд бэлэн байгаа тийм хүмүүс ингээд мэдчилж байгаа ч юм шиг тиймэрхүү мэдрэмжийг ингээд Made Cafe-нууд бол төрүүлдэг. За тэгээд эрэгтэй үйлчлүүлэгч орж ирэх юм бол Гошужин сама гэдэг ер нь бол эзэнтэй ингээд эзэнтэй та тавтай морилно гэд эмэгтэй орж ирэх юм бол ожоо самаа гэд эзэгтэй та тавтай морилно гэд ер нь ингээд CEO-д орохоор нэг ингээд CEO тавтай морилно гэл гэдэг штэ яг тэрэн шиг бүр тэгтээ тэрнээс бүр хэд дахин илүү тэгснээ яг тэр орчин байгаа байдал нь ч гэсэндээ яг тэрнтэйгээ таарсан тиймэрхүү байдгаа гэд төсөөлч юу нь бол болно. За тэгээд энэ дээр бас нөгөө нэг гейшаг нөгөө биеийн үлгч нар гэж боддог байсан шиг мэйдүүдийг ширээний хүүхэн гэж ойлгох тохиолдол бас айгүйх байд юм байна. За тэгээд бас энэ ширээний хүүхэн гэдэг ойлголтыг болохоор Японд болохоор яг хостууд гэж нэрлэдэг. Тэгээ энийг нь болохоор заавал эмэгтэй хүн биш, эрэгтэй эмэгтэй ер нь бол хинч хийж болно. Одоо энэ хост гэж яриад байгаа хүмүүс нь болохоор эрэгтэй эмэгтэй аль нь хийж болно. За тэгээд хостууд нь болохоор яадаг вэ гэхээр ер нь ихэвчлэн шөнийн цэнгэний газар шөнийн клубүүдэд ингээд байдаг. За тэгээд үйлчлүүлэгч ингээ ороод ирэнгүүт одоо тэр хүнтэй ярилцсан, дотн харилцан яриа өрнүүлнэ, тэгээ хамтдаа арх уун, тэгээ дуулна, бүжиглэн, караоке идэх ч юм уу тиймэрхүү юмнуудыг хийдэг. За тэгээ энэ нь болохоор ер нь бол арай илүү насанд хүрэгчдийн төвшөнд ингээ яригдах тиймэрхүү зүйлүүдийг хийдэг, ярилцдаг тий. Угаасаа шөнийн клуб байгаа юм чинь насанд хүрэг хүүхд тийш орж болохгүй шүү дээ. Тэгэхээр ер нь бол арай өөр төрлийн юмнууд хийдэг. За тэгээд ингээ хоёр талаасаа зөвшөлтзөөд үйлчлүүлэгч хост хоёр ингээд хэрвээ хоёулаа зөвшөөрж явах юм бол тэр байгаа газараасаа гараад тусдаа өөр газар хойлохнаа байж болно тий. Тэгээд бас тийм юм хийж болно тий гэхгүй. За тэгэнгუთ мэйдүүд болохоор хизэж тэхгүй. Яа тэгвэл
тэдэрт бол медиуд бол ингээд одоо тэр үйлчлүүлэгч нар нь хамаагүй хурж болохгүй. За тэгээ дээрэс нь медиуд бол нэг юм хөөрдөм хөөрхөн кавай нэг тим юмны бэлэг тэмдэг илэрхийлэл болдог бол за яг энэ хостууд нь болохоор одоо тийм илүү тачаангуу ч гэдэм юм тийм хүсэл дур хүсэл өдөөсөм ч гэдэм юм тиймэрхүү зүйлүүдийн илрэл болж идэг гэсэн үг. Гэхдээ хостууд болохоор бас л нэг өөрчлөлөгчөө ингээд жаргалтай 50 сайхан байлгах ч гэдэм юм те нэг тиймэрхүү зорилготой ажилладаг. Тэгээд хостууд ч гэсэн ер нь бол бэлтгэгддэм байлээ. Бэлтгэгдэж бүр ингээд яг хост болдог. Тэг би яг хостуудын талаар яг ханаас мэдчихсэн бэхээр Ouran High School Host Club гэдэг нэг аним байдаг байхгүй юу? Тэрэн дээр яг ингээд нөгөө Японы 10 жилийн сургуулиуд чинь ингээд янз янзын клубүүдтэй байдаг шүү дээ. Тэнгуут яг нэг юм host clubтэй клубтэй нэг тийм 10 жилийн тийм сургуулийн амьдрал гардаг нэг тийм аним үзчихсэн. За тэн дээрээс би яг энэ host гэдэг ойлголтыг бол ер нь бол авч яасан. За тэгэхээр мэдээж медиуд бол ширээний хүүхэн биш ээ. Яг бол тэдрээс ингээд шал өөр ойлголтод байдаг, шал өөр төвшөнд байдаг, шал өөр юм хийдэг тийм хүмүүс байх нэ. За медиудтэй одоо мед кафед та орсон бол одоо мед кафегаар үйлчлүүлж байгаа бол юу хийж болохгүй вэ гэдгийг маш сайн мэдчих хэвээр. За эдгээрт нь юу ордог вэ гэхээр ер нь бол дэлхийн бүх мед кафенууд нийтлэг одоо мөрдөгддөг тийм дүрм гэх юм уу тиймэрхүү зүйлийг нь одоо би яг хэлж өгөх чинь. За тэр нь нэгдүгээрт юу вэ гэхээр медийн биеинд бол хамаагүй ерөөсө хурж болохгүй. Одоо зөвшөөрлөхгүй ерөөсө биеинд нь хурж болохгүй. Ямар нэгэн бие махбодын юм харилцаа ерөөсө үүсгэж болохгүй. За хоёрдугаарт нь гэх юм бол тухайн медийн хувийн мэдээллийг нь ерөөсө асууж болохгүй. Мэдээ гэж оролдож болохгүй яа. Тэгэхээр тэр чинь ингээд тэр хүмүүс чинь тэр газар л ажиллаж байгаа болохоос ажланд хараад ингээд тэр чинь шал өөр хүмүүс, өөр амьдралтай өөр хүмүүстэй. Тэгэнгүүт одоо медийн Facebook, Instagram ч гэдэг юм утасны дугаар, гэрээ хаяг, жинхэнэ нэрийн ч гэдэг юм уу. Тиймэрхүү мэдээллийг нь ерөөсөө асууж болохгүй. За гуравдугаарт нь гэх юм бол за энэ бол бүр хамгийн хатуу сануулгах тийм дүрмүүдийн нэгт нь ордог. Юу вэ гэхээр одоо медиуд чинь ингээд ажиллаад хараад гэртээ мэдээж харж байгаа шүү дээ. Ингээ ажиллаад тараад ингээ ажилласаа гараа явж байгаа. За тэр үед нь ажлыг нь тарахыг хүлээж ингээ гадаа юм балер сталкер хийж зогсохгүй. Тэгээд өглөө ажилдаа ирэхийг ингээ хүлээх гэдэг юм. Ер нь медийг ингээ ажил тарах цагийг болон ажиллаас одоо ажилдаа ирэх цагийг ингээ хүлээж ингэж зогсож болохгүй. Гадаа нь ингээ тарахыг хүлээгээд ингээ тиймэрхүү үйлдэл ерөөсөй гаргаж болохгүй. Хэрвээ та тийм үйлдэл хийж байгаа баригдах юм бол одоо шууд цагдаа дуудагдаад намайг энэ хүн ингээ мөрдөд байна гэд хэлэх боломжтой. Тэгэхээр альж мейд кафед байсан ямар ч тэр мейд хичнээн хөөрхөн хичнээн танд яаж таалагдсан байсан ийм үйлдэлүүдийг ерөөсөө хийж болохгүй байх нэ. Тэгвэл одоо мейдүүдтэй яг юу хийж болох вэ гэхээр за мейдүүд болохоор иймэрхүү юмнууд бас ажил дээр ингээ хийдэг тийм хүмүүс байгаа. За юу вэ гэхээр үйлчлүүлэгчийн хүсэлтээр одоо ингээд омурайс гэж ядэн штэ. Омлет юм байна л да. Омурайсан дээр нөө өндөгтэй будаатай тийм хоол байдаг штэ. Тэрэн дээр гоё өөрийнхөө ингээ хүссэн үгээ ингээ кетчупээр медүүдээр ингээ хөөрхөн гоё бичүүлж болно. За тэгээд хайчлууд аваач гэдэг юм уу эсвэл хөзөр тоглох гэдэг юм ер нь борд геймүүд тийм янз янзын хөгжөөнч тоглоомнуудыг медүүдтэй хамт тоглож болно. За тэгээд Polaroid зураг бас хамтдаа авахулж болно. За тэгээд дээрэс нь одоо нөгөө нэг янз янзын үг авианууд ингээ хилүүлж болно. Жишээ нь юм бол мяв муур шиг мявлуулах ч гэдэг юм те. Эсвэл амар алдартай үг гэдэг нь шүү дээ. Яв би хэлэх гэхээр хичээд байна. За энэ үг. За энийг хэл. За Они-чан гэдэг хэлэлтэй шүү дээ. Тэр үгийг ингээд Япон хүмүүс сонсох амар дуртай байдаг байхгүй юу? Эмэгтэй хүнээр тэгж Они-чан гэж хэлүүлэх дуртай. Тэгвэл тиймэрхүү үг мөч гэдэг юм уу те тиймэрхүү хэлүүлж болно. Эсвэл зүгээр юм одоо илүү сонирхолтой хөгжөөнтэй байдлаар ингээд янз янзын шившлэг үгнүүдээс медүүдээр хэлүүлж болно. За тэгээд бүр сонирхолтой тохиолдох юм бол одоо ингээ мед кафенууд юм аа ийм байгаа зү янз янз юм төрөлтэй тэгээд одоо дан ийм мууран чихтэй мууран сүлтэй ийм муураар ингэж vibe тийм орчин тойрныг бүрдүүлсэн тиймэрхүү газар байлаа гэж бодоход зөвхөн тийм мууртай холбоотой activity тиймэрхүү үйл ажиллагаанууд ингээ хийгээд тэрэндээ тохирсон үйлчлэгээнүүдийг сервисүүдийг бас ингээд авч болно. За тэгээд бүр зарим тохиол айгүй тийм сонин зүйлүүдийг бас сервисүүдийг ингээ хийдэг. Хэрвээ жишээлбэл ингээд нэг үйлчлүүлэгч нь орж ирээд ингээд намайг алгадаад өгөөч гэвэл ингээд мейд тэр үйлчлүүлэгчээ ингээ алгадаж өгч мөгдөг ч юм уу те. Ер нь Японы юм сонин зүйлүүд аяөх байдаг шүү дээ. Тэгэхээр бас мейд кафед ингээд мейдүүдээр алгадуулж бас болох нэ. За тиймэрхүү юмнууд ингээ хийдэг байх нэ. За тэгээд эрэгтэй мейд байдаг уу гэж бодож иж магадгүй. За яг эрэгтэй мейдийн талаар гэх юм бол одоо яг энэ медийн хувцас байгаа шүү дээ.
ийм цагаан хормогч тэгээд ийм одоо янз янзын чих микробор шиг тэгэл нөгөө нэг уртай амьс шилэн трикомерко ч гэдэг юм уу. Яг тэр хувцас нь болохоор ер нь бол Францын тийм гэрээ үйлчлэгч ийм хувцсны загварыг ингэж медүүд дээр ингээ оруулж ирсэн, меди хувцас болгосон гэж үздэг юм билээ. За яг тэр хувцсыг нь өмссөн тийм эрэгтэй хүн байх юм бол одоо жишээлбэл ийм плажмлачтай тийм эрэгтэй хүн байлаа гэж бодоход тэрийг болохоор отоконоко гэж нэрлэдэг юм байна л да. Яг тэр меди хувцастай эрэгтэй хүнийг болохоор отоконоко гэж нэрлэдэг заяа. Харин одоо энэ мед кафенд ингээд батлер гэж байдаг заяа. Батлерууд нь болохоор яг ийм эрэгтэй ийм хувцастай одоо костюмтэй гэсэн үг шүү дээ. Ингээд тийм одоо ийм язгууртны туслах шиг тийм хувцастай хүмүүсийг болохоор батлерууд гэж нэрлэдэг. Батлерууд нь болохоор яг мед кафед бас ажилладаг учраас хүмүүс тэр батлеруудыг эрэгтэй мед гэж андуурах тохиолдол байдаг. Гэхдээ ер нь бол төвшний хувьд бол медүүдээс арай дээр зэндаанд байдаг. Илүү ийм менежер маягийн тийм хүн. Тэгээ ерөнхийдөө ийм арай илүү өргөн хүрээнээс юмыг ингээд зохицуулж яадаг тийм хүмүүсийг бол батлерууд гэж нэрлэдэг. За энэ батлерууд нь болохоор бас өөртөө гэсэн кафетэй заяа. Зөвхөн батлеруудын кафе гэж бас байдаг. За тэр нь болохоор яадаг вэ гэхээр мед кафенаас бол бүр ингээд шал өөр амьсгалтай. Одоо ийм бүр ийм язгууртны ийм вайбыг мэдрэмжийг ингээд төрүүлдэг гэх юм уу. Хэрвээ та ингээд тэр батлерын ингээд батлер кафед ингээд орлоо гэж бодоход таны шууд ингээд те бараг хаантаа, хунтайчтаа гэдэг байдлаар ингээ хүлээж авал эмэгтэйчүүдийг ингээл хатантаа, гүнжтэй тий охимсамаа гэл амар нэг тиймэрхүү байдлаар ингээ хүлээж авдаг. Тэгээ дээрэс нь ингээд одоо ширээ сандал ингээл аяг тавх хэрэгсэл ингээ бүх юм амар юм дээд зэрэглэлийн тиймэрхүү байдаг. За тэгээ тийм кафе нь болохоор 2005 онд бас Японд ингээд анх тийм батлерын кафе нэгжсэн гэж үздэг юм билээ. За тэгэхээр ер нь л Made Cafe 2001 онд гэсэн Butler 2005 он гэхээр ер нь 2000 оны ихэнх хавцаал ер нь Made-ийн үйлчлэгээ Made Cafe-нууд ингэ дэлгэрч гарч ирсэн. Butler ч гэсэн ер нь л адилхан. За тэгээд яг Butler-ууд нь болохоор бүр ингээд яг кафед ажиллах зарчмаар биш зүгээр ингээ өөр байдлаар одоо жишээлбэл нэг юм том ингээл альбан тушаалтай хүн нэг гэртээ ч юм уу те буудалтай ч юм уу ингээ батларын юм сервис бүр ингээ авч болдог заяа. За тэгэнгүүт тэр батларууд нь юу хийдэг вэ гэхээр ингээд ерөөсөө л одоо хувцсны шүүгээ нь яаж ямар хуу зохион байгуулалттай байх уу гэдгээс ахуулаад ингээл тэр гэрийн бүх юм ингээл хариуцна, бүх юм ингээл зохион байгуулна. За тэгээд тухайн хүнийхээ сервис авч байгаа тэр хүнийхээ ажлын цагийн хуваарийг зохицуулна. За одоо та тэр үед тим юмтай шүү, ингээ шүү, тгий шүү гэл. За бүр зарим үед ингээ том бизнесмэнүүд бүр батлараасаа ингээ те бизнесийн зөвлөгөө өнтөрч хүртэл ингээ авах боломжтой. Ер нь бол тийм амар дээд түвшний тийм туслах баруун гар болмоор маягийн тийм хүмүүсээ гэж юу нь ойлгож болно. За тэгээд ерөнхийдөө бол би яг батларын тухай хаанаас мэдчихсэн бэ гэхээр Kuroshitsuji гэдэг нэртэй юм анime байхгүй Black Butler гэдэг нэртэй. За тэрэн дээр бол бүр ингээд Butler гэж ямар хүн байдг вэ гэдэг бүр ингээд утгаар нь харуулсан заяа. Бүр ингээд тэрний гол дүрийн тэр яг Butler хийдэг залуу Sebastian гэдэг нэртэй. Ёо тэрэнд бол зүгээр хичнээн охинд оруулж ирсэн нэг би бүр үнэхээр таашгүй гэхгүй. Тэгээ би бас саяхан нэрээ нэг Instagram дээр нэг амар хөөрхөн бичлэг болоод тэгээд бүр тэр бол нэг юм хоёр Butler-ийн л бичлэг юм шиг байна. Тэгээд тэр нь бүр ингээд амар хөөрхөн айтай. Тэгээд тэр хоёрыг би бүр Instagram-аар олж дагаад тэгээд тэрийг одоо энэ бичлэгэн дээр бас харуулъя заяа. За тэгээд ямар ч сан манай Монголд ч гэсэндээ бүр Made Cafe байдаг заяа. Сонирм байгаас гоё юм уу гэхгүй. Хаана гэдгийг мэдмээр байна уу. Тэгээ Монгол Made Cafe байдаг. Хэрвээ та нар ингээ хүсэх юм бол заяа би нэг өдөр тэр кафед Made хийгээд тэгээд ийм влог маягийн бичлэг бас оруулж болно шүү. За тэгээ өнөөдрийн бичлэг нэг иймэрхүү байна да. За тэгээ ер нь бол Made Cafe яагаад ингээд Японд амар алдартай байдаг гэхээр ер нь Японч амар тийм стресс ихтэй газар штэ амар ажил хүмүүс ингээл ажлаас өөр мэдгүй ажлын төлөө төрсэн юм шиг тийм хүмүүс байдаг. Тэгэхээр тэр их стресс дунд тэр их ажлын ачаал дунд ингээд өөртөө баг ч гэсэндээ ингээд сэргээх те ингээд гоё мэдрэмж авах те ингээд нэг юм
амрах тэр орон зайн болдог гэх юм уу Made Cafe. Тэгээ тийм болохоор ингээд Японд хүмүүс ингээд ажиллаад харчаад Made Cafe-гаар ордог. Тиймэрхүү тохиолдол зөндөө байдаг аа. За тэгээд өнөөдрийн бичлэг бол энэ хүрээд дууслаа. Тэгээд дараачихсан бичлэгээр илүү гоё зүйлүүдийг тайлбарлаж ярих болно. А тийм. Нэг юм хэлхээ марчиж. Би нэрээ 2013 онд хаа нэг юм найзуудаараа юм аним фестивал хийжсэн баггүй юу? Тэр Winter Muga гэдэг нэртэй. За тэгээд тэрэн дээр би Made хийжсэн гэхгүй. Би хэрэг бичлэгээ эдитэлж явахдаа тэр зураг олчих юм бол төгсгөлд нь оруулнаа за гэхгүй нөө битиш алаа. За тэгээд бичлэг дуслаа. Энэ хүртэл үзсэнд баярлалаа. Баяртай. Хайртай шүү.